3 жилийн өмнө Хуваад явж исэн юм аа. Би ч одоо байж байгаа Хуваар л явдаг байсан. Тэгээд Хуваад явж байгаа байж байгаа тэр Хуваагийн өөрийнх нь хизээл гэж хот байдгийн. Тэрнээс уршхан тийшээ явхлаар зэрэг эднийхний одоо бас нэг сум байдгийм аа. Эрзэн гэдэг. Тэр эрзэнд нэг айлын нэг хүүхэд уйлаад байна гэхээр тэнд очиод тэрийг очиж янзлж очиод буцаад ирэхсэн чинь унаа олддог бай. Тэгэхээр зэрэг нэг орой олцсон нэг жоохон банд шижтэй одоо надад бол жоохон хөвгөлтэй нэг 17 8-тай залуу явна гэхээр нөгөөдх суучлаа. За суусан чинь хоёр сүнс харагдаад ерөөсөө болдгоо. Нөгөө бандий чинь оролдоод болдгоо. Нааш нэг цааш нэг болгоод. Тэгэхээр би чимээгүй л ийсэн одоо яг хүний газар яваа. Чимээгүй л одоо нөгөөдх нь яваа л. Аргалаад л одоо дотроо мэддгээ хийлээ тэгэл явж байгаа. Тэгээ би найз хөхөнд ирээд хэлэхгүй хүү ямар сайн юм бэ би сайн юм гэсэн чи өө зал ээж аав энэ хоёлоо боогод өгсөн юм уу болоо. Гэтэ боогод өгсөн гэх тэгнь өө зал яана одоо энэ мөнгөцтэй тусалчих юмсан гэх. За тэгэл тусалах юмсан гэж одоо маргааш өглөө нь би орж ирэх гэж байгаа. Нууга цагаан толгой гэдэг газараар тисээр орж ирэх гэж байгаа. Тэгээ би найз хөхөндөө ер нь би нэг юм өргөдөг юм аа тэр мө бандыг бодоод байна зал би тэр хоёр сүнсийн салгаад юм өргөдөг гэсэн. Чи арх өргөдөг юм бэл арх өргөнөө өргөд. Найз жаа ширх өргөчвөө. Тэгээд өглөө босоод ирсэн чи яг сохтуу шиг би. Тэгээ манай тэр нөгөө найз маань болроо гэсэн чи миний найз яг арх уцах шиг болсон байна. Яаж явна чамаа одоо хэл гаргахгүй. Өнөртөж үзнэ яах вэ гэсэн чи ерөөс явж чаддгүй хоёр би хоёр хөл гуйваад ямар ч байсан би дотроо ботсон хүн бас эх орноо боддог эх орн шиг сайхан юм байхгүй. За ямар ч байсан хэлийн цаана гарыг. За 280 км хэлийн цаана гарнаа найз гэсэн за гэсэн. Тэгээ нааш хэлийн нам арайч үгээл одоо яах вэ гэж чимээг өгөөш дандаа туваан чимээг суулаа нөгөө. Тэгээ сууж аваад хэлийн нам гараад ирлээ. Хэлийн нам гараад ирсэн чинь тэр хэл дээр байж байгаа оюуна гэж хүүхэн байд. Тэр хүүе болроо чи архиугаа шаардсан байж штэ. Найз нь чам дайгшуул хийгээд өгөх. Тэгээ хүн чи юм далдынхаа юм хүнд ярьж болдоггүй. Яагаад гэвэл хүн ойлгодоггүй. Тийм учраас би яриаг. Тэгээд жоохон байжсэн чинь утас дууралаа. Манай нөхөр хүүе болроо чи яагаад архи утсан бэ? Чамаг энэ оюуна архи уучсан бай. Тэгээ хоол хийж өгье гэсэн чинь хоол идэхгүй байдаг. Тэгэхээр би юу ч дуураагүй нэг уйлцсан. Гэсэн чинь манай нөхөр за юунд нь уйлд юм бэ? За энэ хань одоо жоохон ядарч яваа мó та гэлээ. Тэгэхээр дуурайг. Тэгэл явсаар байгаа тэр их уул гэдэг дээр ирсэн. Тэгээд их уул дээр ирчээр айл тоол итгэсэн чаддаггүй. Энд л нэг юм том юм л ингээл түглийгээл байхад. Тэгээд хоёр нүд харахгүй юу ч харж ингээ нээхэр юм харчихдаг. Яг аниал. Тэгсэн яг өглөө өөрөөр яжсэн чинь миний нэг хоороод анжилаа гэж хөөхөн миний хажууд унтаад салбак гэд миний нэг дөө миний хажууд унтаа би хоёр туваагийн гол унтсан. Тэгсэн чинь гол унтаа байжсэн чинь би өстө чаднаа гэж босоод ирсэн. За нөгөө хоёрын зүгээр гарын унтж байгаа хоёр хэцүү ингэж зохиол би чаднаа гэж босоод ирсэн. Тэгэл оригдол бөөлжөөл. Тэгэл тэгсэн чи яасан гэсэн би тэр зүудээ аягүй сайн санаж байгаа байхгүй. Тэгсэн чи тэр зүуд намайг ингэсэн. Чи хүний газар хүний нутагт явж ич яасыг хамгаалдаг юм гэж. Чи энэ хүлээсийг тайлчих юм бол чамаг одоо энэ газрын нутаг бас чамаг оролдохгүй. Тэгэхээр зэрэг би өстө чаднаа гэж босоод ирсэн. Тэгэл цаг ингээл харсан чинь 5 цаг болчихсон. Тэгэхээр зэрэг би нөгөө хоёр маань жоохон монгол хэл мэддэг. Багшаа яасан бэ гэдгсэн. Тэгэхээр би юм дуураагүй. Жахан гадаа гарч уйлж суучаал оригтол бөөлж өгд. Доошоо гүйлгээ дээшээ бөөлж өгд. Тэгээ би уцаад ороод ирсэн 6 цаг өнгөрсөн. Гэрээ эзэн нэг залуухаа охин байсан чи. Хичээ та шарцсан тайлгдсан аятаа болсон. Намайг тэгэхээр энэ зэрэг би жаахан харж байгаад уйлцсан юу ч хэлээгүй дугаад уйлсан. Тэгэл тэр хүнд ч ямаа яриаггүй. Тэгэл ер нь энэ юуны энэ туваагийн нутаг бас надад их сайн шүү. Би тэгээ туваадаа ёстой залбирт. Би ч одоо туваа нутаг руу орохоор за охин өрн нэрлээ шүү гэж нэг мөргөж аваад за охин өрн баяртай удахгүй ирнэ гэж явж өгдөг юм шүү дээ.